За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл зээл гэж юу вэ гэсэн хичээл байгаа. Бид нар өмнө эдийн засаг бүлэг сэдвийн хүрээнд үйлдвэрлэлийн нөөц баялаг, ажилгүйдэл ба ажиллах хүч, банк гэсэн ийм хичээлүүдийг урсан байгаа. Одоо зээл, улсын төсөв, татвар гэсэн энэ гурван сэдвийг үзснээр эдийн засаг бүлэг сэдэв маань дуусч байгаамаа. За энэ хичээлийн зорилго нь зээлийн тухай үндсэн ойлголтуудыг мэднэ. За агуулга нь болохоор зээлийн тухай тодорхойлолтууд, за үндсэн ойлголтууд, зээлийн хэлбэр, зээлийн зарчим, зээлийн үүрэг, Монгол Улсын зээлжих зэрэглэл, тэгээ даалгавар гэсэн ийм агуулгыг хамарж байгаамаа. За зээл гэж юу хэлэх вэ? Кредитум буюу үр төлбөр гэсэн санааг илэрхийлсэн латин үгнээс үүсэлтэй. Бусдаас тодорхой хэмжээний хүү, хугацаа, эргэн төлөвлөх нөхцөлтэйгээр авч ашиглаж буй мөнгийг хэлнэ. За ихэвчлэн зээлийг ямар шалтгаанаар авдсан бэ гэхээр ямар нэгэн зүйл худалдаж авах, зайлшгүй мөнгөний эрх зай гаргах, бизнес эрхлэх, түүнийг өргөжүүлэхэд өөрийн мөнгө нь хөрөлцөхгүй үед бусдаас эргүүлж төлөх нөхцөлтэйгээр авч ашиглаж байгаа мөнгийг зээл. За банк бол тодорхой харилцагч, хадгаламж эзэмшигчийн хөрөнгө болон бус их үүсвэрээс тодорхой зориулалтаар хүү хугацаатай барьцаа батлан даалтайгаар өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгож байгаа мөнгөн хөрөнгийг бол зээл гэж хэлнэ. За зээлийн орчлон гэх юм бол банк зээлдэгч хоёрын хооронд явагдана. За банк бол хүүтэй хугацаатай барьцаатай олгоно. Зээлдэгч бол тухайн мөнгийг буцааж тухайн нөхцөлд тааруулан төлөх. Зээлийн нөхцөлд тааруулан төлөх гэсэн ийм гол. За зээлийн бүтээгдэхүүний төрөл зах зээл дээр ямар төрлийн зээл гардаг юм бэ? Цалингийн зээл, орон сууцны зээл, малчны зээл, зээлийн карт, лизинг, тэтгэврийн зээл, төслийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, эргэлтийн хөрөнгийн зээл гэсэн ийм зээлийн бүтээгдэхүүний төрлүүд байна. За зээлийн хэлбэр. За зээлийг өндөр хөгжилтэй орнуудад ихэвчлэн 8-ны зээл ба банкны зээл гэж хоёр ангилдаг. За банкны зээл гэхээр банкнаас үйлчлэгч өмчтөнд мөнгөөр зээл болгохыг хэлж байгаа. За 8-ны зээл гэхээр давааран капиталын хэлбэрээр бие биендээ зээл болгохыг хэлж. За зээл дүүсний төлөө өгж байгаа нэмэгдэл төлбөрийг бол зээлийн хүү гэж хэлнэ. За энийг бол зээл төлөгчд тухайн мөнгө зээлж авсан хүн нь бол төлнө. За зээл болгосноос олж байгаа ашигын нөгөө хэсэг нь зээлдүүлэгчд үлдэх ба зээлдүүлэгч. За зээлээс олох орлогын жилийн нийт хэмжээг энэхүү зээлийн нийт түнд харьцуулсныг хүүгийн норм буюу хүүгийн түвшин гэдэг. Жишээлбэл 200,000 төгрөгийн зээл олгоод зээлдүүлэгч жилд 8,000 төгрөгийг жилийн орлого болгоо авлаа. За тэгвэл хүүгийн норм буюу хүүгийн түвшинг яаж болох юм бэ? Хэдэн хувийн хүүтэй зээл болгосон юм чи? За тэгхийн бол 8,000 төгрөгөө 100-аар урьжээд 200-тай харьцуулангууд хүүгийн норм нь гарч ирнэ. Тэгэхээр жилд 4% хүүтэй зээлийг зээлдүүлэгчд олгосон байна. За банкны системүүдийн банкнуудын системдээ эзэлж байгаа хувийг энэ дээр харуулж өгсөн байна. За энэ дээр та харж байгаа хаан банк 27.8%, тийм. За төрийн банк 9.1%, худалдаа хөгжлийн банк 22.3%, голомт банк 18.6%. Тэгэхээр энэ болохоор зах зээл дээр тухайн банкны системдээ ямар банкуд тэргүүлэх их байр суурийг эзэлдэг юм бэ? Энэ байр суурь эзэлж байгаа шалтгаан нь байх нь шүү дээ, тийм. Олон харилцагчтай зээл их гаргасан ч юм уу, тийм. Ашиг их болж. За энэ дараах даалгаврыг дараах зургийг ашиглан дүгнэлт гаргаарай гэж байна. За энэ дээр болохоор Монгол Улсын арилжааны банкуудын жилийн дундууч хүү, за Монгол Улсын зээлийн жилийн дундууч хүү бус улс орнуудынхтай харьцуулсан байдлаар гаргасан байна. За тэгэхээр энэ хоёрыг харьцуулж харж байгаа та нар дүгнэлт гаргана. Жишээлбэл Японых жилийн дундууч хүү 1% хүүтэй.
За хамгийн өндөр нь Бразилийн 52.1% хүүтэй. За Оросын 12.5, Америкийн 3.5, Хятадын 5% хүүтэй байна. За тэгтэл Монголын арилжааны банкуудын зээлийн дээд хэмжээг жилийн хүүтэй энэ дээр оруулж өгсөн байна. Тэгэхээр одоо жишээлбэл Голомт банкны жилийн хүү 28.6%, Хаан банкны 23.8% гэх мэтчлээ. Энийг харж байгаа та нар дүгнэлт гаргав. За зээлийн зарчим нь хугацаатай, зорилго чиглэлтэй, эргэжлүүлэгдэх, хүүтэй, барьцаа баталгаатай байна гэсэн гол зарчмууд байна. За зээл дараах үндсэн үүрэгтэй байна. За нэгдүгээр нь зээл нь дахин хуваарлтын үүрэг гүйцэтгэх нь. За хоёр нь зээл нь гүйлгээний зардлыг хөнгөлөх үүрэгтэй. За гурав нь зээлийн капиталын төвлөрлийн үүрэг гүйцэтгэх нь. Дөрөвдөг нь зээлийн шинжилгээ ухаан, техникийн төвшлийг хангах, гол хүчин зүйлийн хувьд үйлдвэрлэлийн хөгжлийг тодорхойлдог. За зээл яагаад дахин хуваарлтын үүрэг гүйцэтгэдэг юм бэ? За нийгмийн баялагийг бол тодорхой хэсгийн хүмүүс их хэмжээгээр эзэмшдэг. За харин ихэнх нь бол тэр баялаг тэр хөрөнгөөс үл эзэмшиж чаддаггүй. Тэгэхээр тухайн их баялаг эзэмшдэг их хөрөнгөтэй хүмүүс бол мөнгө хадгаламж байдлаар хадгална. За энэ мөнгийг банк сул байлгахгүй тулд яг өөрөө ашиг болохын тулд хүмүүст зээл байдлаар өгнө гэсэн үг. Тэгээд хүмүүс түүнийг хугацаатайгаар хүүтэйгээр буцаажруулна. Хүү бол банкны ашиг болж үлдэн тий. Харин мөнгө хадгалуулсан хүн бол мэдээж хадгаламжийнхаа хүүг бол аваа явна. Ийм байдлаар дахин хуваарлтын үүрэг гүйцэтгэх гэсэн үг. За даалгавар 2. За Монгол Улсын зээлжих зэрэглэл гэсэн ийм их сурвалж оруулсан байна. За энийг уншиж агаад тухайн улсын зээлжих зэрэглэл буурах нь тухайн улсдаа нийгэмдээ ямар байдлаар сөргөөр нөлөөлөх юм бэ гэдгийг жагсаад бичээрэй. Эдийн засгийн хувьд ард иргэдэд ямар байдлаар нөлөөлөх, банкудад ямар байдлаар За слайд 2 дээр болохоор Монгол улс бол газар зүйн байрлалын хувьд Зүүн Аз тэгээд улсын зээлжих зэрэглэл нь B2 гэдэг ийм ангилд оруулсан байна. За тэгэхээр энэ хажуудлын зургаас нь та нар B2, B1, B3 гэх. За энэ болохоор бизнес санхүү эдийн засгийн эмзэг эрсдэл өндөртэй улс гэсэн ийм зээлжих зэрэглэлд оруулжээ. Бичгэнэ шүү дээ. За даалгавар 3. S&P агентлагаас улс орон болон компани үнэлгээний үзүүлэлтийг тодорхойлсон бөгөөд Монгол Улсын өнөөгийн эдийн засаг засаглал, хууль санхүүгийн системийг харгалзан зээлжих зэрэглэлийг бууруулжээ. Тэгэхээр гол шалгуур нь болохоор эдийн засаг, засаглал, хууль дүрм журам, санхүүгийн систем байна шүү. Тэгвэл яагаад буурсан энэ шалтгааныг үзүүлэлт тус бүрээр тайлбарлаарай гэж. Шалтгааныг нь тайлбарлах нь шүү дээ та нар тий. Эдийн засгийн хувьд ямар учраас ингээд зээлжих зэрэглэлийг бууруулчих. За засаглалын хувьд ямар юм, хууль дүрм журмын хувьд ямар юм, санхүүгийн системийн хувьд ямар байгаа учраас зээлжих зэрэглэлийг бууруулсан бэ? Тэгэхээр энэ зөвхөн улсын эрсдэл гэсэн дээдлийн хэсгээр тайлбарлана гэсэн үг тийм. Салбарын эрсдэл, өрсөлдөөний эрсдэл гэдэг ингээд энэ болгоныг тус нь тооцоолдог шалгуур бас. За даалгавар 4. За дараах хоёр зургийг ажиглан зээлийн хүү ба монголчуудын амьдрал эсээ зохион уу гэж. За энэ эсээ маань 300 хүүхтэй байна. За энэ хоёр зургийг ажиглан эхний нь болохоор гадаадын банкуудыг Монгол улсад оруулж ирэх. За нэг нь болохоор зээлийн хүүс. За энэ хоёр зургийн уялдаа холбоо, ач холбогдол өнөөдөр нийгэмд ямар байна монголчуудын амьдрал гэдэг энэ таяг харж агаад зээлийн хүү монгол хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Эргцүүлэн бодож тунгааж агаад эсээгээ бичээрэй. За даалгавар 5 дээр Монгол банкны ерөнхийлөгч Лав Сүрэнтэй 3 сарын 17-нд хийсэн ярилцлагыг их сурвалж байдлаар оруулж өглөө. За энэ дээр болохоор Монгол банк бодлогын хүүгээ 1% бууруулсан тий коронавирустай холбоотойгоор. За энэний шалтгаан нь юу байгаа? Ямар ач холбогдолтой вэ? Монгол улсын эдийн засагт ямар байдлаар нөлөөлөх юм гэсэн ийм ерөнхий агуулгатай
ярилцлага байгаа. Энийг та нар сайн эхнээс нь дуустал уншиж агаад ойлгоод за тэгээд миний улаанаар тодруулсан ойлголтуудыг нэр томьёонуудыг та нар тайлбарлаж бичнэ. За тайлбарлаж бичихтэй яг одоо онлын тодорхойлолтыг бичнэ. Өөрийнхөө одоо сурах бичиг, буянгийн номоо, дэвтрээ уншиж агаад энэ ойлголтуудыг. За энэ ойлголтууд бол дандаа эдийн засаг бүлэг сэдвтэй холбоотой ойлголтууд байгаа шүү.